байцаа. Та бүхэнтэйгээ энэ удаа шинэ мэдээ уулзсандаа би маш их баяртай байна. Яг ч юм амар догдолж байна. Тэгээд энэ мэдээ би нэг амар хүн болгондоо хуваалцъя ингээд хийгэр нэг төлөвлөөгүй байсан. Яг бол анхандаа өөрөө жоохон шок юм байдалтай. Хэдэн 7 хоног явсан байгаа. Тэгэхээр миний ярианаас та бүхэн аль хэдийн таасан баг гэж бодож байна. Би бол таачих байсан. Тийм ээ. Манайхын хүүхэдтэй болно. 4 дахь хүүхэд. Яг ч юм би 3 хүүхэдтэй байхдаа өөрийгөө амар олон хүүхэдтэй гэж боддог байсан. Одоо 4 хүүхэдтэй болохоор өөрийгөө бүр амар олон хүүхэдтэй гэж бодох баг. Ерөөсөө санаанд багтаж өгөхгүй байна. Ерөөсөө санаанд одоо хүртэл би санаанд багтаж өгөхгүй. Нэг тийм нэрээ билүү үнэн билүү гэсэн тийм эргэлсэн байдалтай байгаа. Яг ч юм жирэмсэн болъё гэж би төлөвлөөг байсан. Маань тохиолдолд төлөвлөөг байсан. Тийм болохоор дасах хугацаа надад хэрэгтэй байсан. Аялалд явахаас өмнө би мэдсэн. Тэгээ 2 хоног өмнө, 3 хоног өмнө. Тэгээд аялалд явах уу яах уу гэж хагаад за одоо өнгөрсөн угаасаа явахаас ургаахгүй гэдээ яваад гисэн. Тэр үед 4-7 хоногтай байсан. Тэгээд аялалд яваа жоохон сатаараад бусаж гэртээ ирээд ингэж тэгэж байсаар гад бас жоохон гиз мэдсэн үдээд ямар ч тийм хуваалцъя гэсэн сэтгэл зүйн өндөр тийм сэтгэл догтлол сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй. Тэгээд яг одоогийн байдлаар бол би өөрийгөө бэлэн болсон гэж бодож байна. Өнөөдөр эмэгтэйчүүдтэй энэ дээр анх очоод үзүүлээд бүх юм хэвийн байна, ок байна гэд мэдсэн тохиолдолд би хүмүүстэй хуваалцахад арай илүү нээлттэй болсон гэж бодож байна өөрийгөө ямар ч байсан. Тэгээд би өөрөө энэ мэдээг хүлээж авахд хэцүү байсан. Яг л би ажилдаа орсон сараас ажилдаа орно гэж төлөвлөсөн байсан. Марафон үргэлжлүүлнэ гэж төлөвлөсөн байсан. 9 сарын 1-ээс би спорт зааланд явна гэж төлөвлөсөн. Бүр аюу захиалчихсан байсан. Бүтэн жилийн эрх захиалчихсан байсан гэд надад шал өөр бодсон ажлууд байсан учраас мэдээж энэ мэдээг хүлээж авах надад тийм ихэндээ шууд ингээл баярлал хөөрөл хүсэрч хараагаал тийм эмоц бол яг үнэндээ байгаагүй. Тэгээд ойлгох нэг нь ойлгох байх. Яг тэгвэл удаан хүлээсэн анхны хүүхдээ хүмүүс жирэмсэн болсон амжилттай маш их баярлж хөөрдөг шиг тийм хөөрөх зүйл бол надад байгаагүй. Тийм болохоор та бүхнийг ойлгох байх гэж найдаж байна. Миний сэтгэл зүйн байдлыг болоорон тий. Мэдээж зарим хүмүүсийг нь хүүхдэд бол бурхны бэлэг тий одоо баярлж хүлээж авах хэрэгтэй ч юм уу. Зарим хүмүүс бол юу вэ ямар олон хүүхд гаргадгийг ч юм уу. Хүн болгоны өөр хувийн сэтгэл одоо сэтгэгдэл байгаа. Тийм болохоор миний бодлоор өөрийнхөө сэтгэлийг өөртөө үлдээх нь зөв. Яг л хүн болгон адилхан биш, хүн болгон индивидуал сэтгэл зүйтэй, санхүүгийн байдалтай, гэр оронтой, хөлсний байранд амьдардаг ч юм уу, хүн байранд амьдардаг ч юм уу гэдэг амьдралын боломжийн тийм гээд маш олон асуудлууд байдаг учраас хүн болгон адилхан баярлах албагүй, хүн болгон адилхан гэдэг гуниглах албагүй тийм үү? Жирэмсэн болсон тохиолдолд та бүхэн хизээч найз охиноо ч юм уу хичээгээ дүүгээ эмэгтэй хүнийг жирэмсэн болсон эмэгтэй хүнийг шүүмжилж болохгүй, чи жирэмсэн болчлаа гэж шүүмжилж болохгүй, эсвэл жирэмсэн болчоод баярлсангүй ч юм уу гэж шүүмжилж болохгүй тийм үү? Яг тэр хувь хүний сэтгэл зүйн байдлыг маш илүү давж үзээд өөрийнхөө үзэл бодлыг жоохон хойш нь тавих хэрэгтэй. Өөрийнхөө үзэл бодлыг өөр дээрээ өөртөө л үлдээх хэрэгтэй болов гэж үздэг. Миний бодлоор тэгвэл энэ бол маш том хариуцлага. Жирэмсэн болно гэдэг бол хүмүүс хүн бурхны бэлэг гэж үздэгээс гадна энэ бол мэдээж биологийн физиологийн асуудал тийм үү? Хоёр хүний физиологийн асуудал. Тийм болохоор нэгдүгээрт жоохон шинжилгээ талаас нь хүлээж авах хэрэгтэй болов. Хоёрдугаарт жирэмсэн болсон эмэгтэй хүний биеийн байдал гэдэг маш олон зүйл шалтгаалсан тийм үү? Яг бэлэн байсан уу үгүй юу те одоо ямар хэмжлэгээ хийлгэж ийсэн үү, юм дараа хэрэглэж ийсэн үү гэл олон асуудлууд байдаг учраас хүн болгон адилхан баярлж хөөрөлгүй хаалгүй. Миний хувьд бол яг одоогийн байдлаар би жоохон дараагүй байсан, хэмжлэгээ хийлгэж ийсэн үе. Тэгээд юу болохыг юу ч гэсэн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эх 7 хоногт нэг дэх өдөр явж яхад харуулна. Яхад харуулсны дараа бол арай жоохон тайвшрах байх гэж бодож байна. Яг бол би нэлээх юм энэ төр уусан байсан. Жирэмсний юм бол биш шүү, зүгээр эмчилгээ хийлгэжсэн нэлээх юм тарай хэрэгэлсэн байсан юм болохоор юу болох вэ? Жоохон санаа зовжлаа гэхдээ гайгүй баха. Тийм байна. Тэгээд баяр үргэж болдог. Манай Оросд бол баяр үргэж болдог. Баяр үргэхийг бол зүгээр ингийн байдлаар тайван хүлээж авдаг хүн болгон тийм үү? Жирэмсэн болоход баяр үргэж болно, түрхэд баяр үргэж болно.
Тийм болохоор тэрэн дээр бол нэг хэмжиглээд тах юм байхгүй. Ер нь бол тийм байна. Тэгээд ямар тааш би та бүхэнтэй мэдээгээ хуваалцлаа. Яг тэгвэл дараагийн блог дээрээс тэр хүмүүний гиз харагдаад ирнэ. Миний сэтгэл зүйн байдлаар ч гэсэн хүмүүс таагаад ирнэ. Тийм болохоор надад их нууж хаагаал эсвэл одоо юу гэдгийг амтны нүдний хор орчих үе ч юм уу хэл ам ч юм уу иймэрхүү юмнаас би ерөөсөө хайдаггүй. Би тийм хурцтай биш. Би ихэнхдээ шинжлэх ухааны талын их баримталтай хүн учраас, реалист үзэлтэй хүн учраас ерөнхийдөө надад нэг санаа зовоол айгаал бэргээл ингээл одоо яана энэ мэдчихгүй, тэр мэдчихгүй, тэгчихгүй, ингэчихгүй гэд санаа зовох юм ерөөсөө байдаггүй. Тийм болохоор та бүхнийг ч гэсэн бас өөрөөсөөгөө хүлээж аваад тэгээд сэтгэлдээ илэрхийлнэ авах гэж найдаж байна. Хувийнхаа. Тийм байна. Жог ойлгомжгүй ярьсан байж магадгүй ер нь нэлээ удаа ингэж яг камеруудаас сууж харж яриаг байгаа. За тэгэхээр одоо хийдүүлээ блогийнхаа сэдвийг жоохон өөрчлөгч байх уу. Сүүлд одоо ер нь ингээд цаашдаа орох блогууд дандаа жирэмсэнтэй холбоотой миний жирэмсэн үедээ юу эргэлж байгаа, витамин ямар витамин эргэлж байгаа, хувцас хонор юу эргэлж байгаа гэх тиймэрхүү блог болгон дээр ингээд жирэмсэнтэй холбоотой сэдвүүд орж ирээд авах учраас та бүхэн бас дасаарай гэж гуймаар байна. Тэгээд мэдээж дундуур нь хэрэгтэй мэдээллүүдийг би оруулаад явна. Яг одоо эхэлж байгаа энэ Mandate гэдэг блог маань цуврал блог байгаа. Энэ цуврал блог дотор ерөөсөө дандаа жирэмсэнтэй холбоотой, хүүхэдтэй холбоотой, ээжтэй холбоотой, ээжийн сэтгэл зүй, бие, эрүүл мэнд, хүүхдийн өсөлт гэдэг ийм бүх юмтай холбоотой хэрэгтэй мэдээллүүдийг би бас дундуур нь оруулаад явна шүү. Тийм болохоор та бүхэн заавал блогоо үргэлжлүүлээд үзээрэй. Тэгээд ямар ч байсан би YouTube блог нэг амар өчрөө маань блог болгоод хувирах чи гэж бодохгүй байна. Жирэмсний үеийн дасгал гэдэг бичлэгүүд оруулъя гэсэн төлөвлөгөө байгаа. Яг тэгвэл сүүлийн 2 сар дасгал хийгээгүй. Энэ 7 хоногоос эхлээд би хорлого дууссан байж магадгүй. Арай жоохон хүн шиг болж байна. Тийм болохоор дасгалуудаа бас хийж эхлэе гэж бодож байна. Жирэмсэн үед ямар дасгал хийж болох вэ те? Хэд их чинь нэмгүнд бол ямар арга хэмжээ авах вэ? Ямар хоол унд хэрэгжилж байгаа вэ гэх иймэрхүү хүнд хэрэгтэй мэдээллүүдээс оруулаад явна гэж бодож байна. Тийм болохоор надтай хамт байгаарай. Сайн байцгаана уу? YouTube-ийн үнэн чөөрхөн найзуудаа юу эзгэж байна? Өнөөдөр миний Mandate зураг блогийн анхны өдөр манайд 4 дахь baby удахгүй төрнө. Удахгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр одоо би та бүхэнд гизээ харуулъя. Таагаараа хэдэн 7 хоногтой юм шиг харагдчих байна. Өнөөдөр 11 дахь 7 хоног эхэлж байгаа. Гиз нэг иймэрхүү. Энд дээгүүр гарсан зураасууд бол язралт биш. Миний шорт бариад бүх хувцас бариад байгаа. Хажуус харах юм бол нэг иймэрхүү байна. Тайл мэдээж байхгүй болсон. Яг энэ хүүсний дээр гарсан язралт бол та яг төрөхөд яг төрөх явцад үлж явах явцад гарсан язралт. Дэж хөх айгүй их томорсон байгаа. Үзгэлтэрүүд хүмүүсэд айгүй хатуу санагдаад байнга ийм топ юм эсвэл купалны хүмүүс ч байгаа сүүлийн үед. Гэтэ гидсний яг гээ талын булчин бол одоохон найрлаг байгаа. Тасгал хийгээгүй 2 сар болж байна. Огт тасгал хийгээгүй. Эхлээд аялал маялалд яваад аяллаас ирээд тэгээ тасгал хийхгүй байсараад яа тэгэл хордлого өгөөд амар хордлого өгсөн. Бурхан минь өчигдрөөс эхлээд хордлого дууссан юм шиг санагдаад байгаа. Дууссан байх гэж маш их найдаж байна. Хэрвээ дууссан бол бурхан тэнгэр бүх юмд би маш их талархмаар байна. Яг гэвэл амралтаас ирснээс хойш амар хордлого өгөөд гэртээ баг 4-7 хоног би баг босч чадахгүй хэвцсэн. 1-7 хоногийн бүр битүү хэвцсэн байгаа. За дэлгэрэнгүй нэг та бүхэнд энийг яриад авах уу. Ерөнхийдөө бол хордлого гэдэг жирэмсэн байсан ээжүүд баг бүгд мэдэх баг. Гэхдээ би өмнө нь ерөөсөө ийм амар хордлого өгж байгаагүй. Ийм байна. Энэ удаагийн богинохон бичлэгийг ингээд дуусгая гэж. Яг одоогийн биеийн жим бол нэг иймэрхүү. Өнөөдөр эмчтэр хэлэхэд 48 кг байсан. Энд дээр болохоор 47.95 гэж гарч ийн ялаагүй. Тэгэхээр би бараг жин нэмээг байгаа гэсэн үг.
1.5 кг нэмсэн байснаа буцаагаад 1 кг туурсан. Сая гэртээ өгдөө. Өнөөдрийн миний өдрийн хоол иймэрхүү хоол идэж байгаа. Энд болохоор ногоо, чансан мах, хүрээ мах, гурвалжин будаа, компот. Өглөөдөө хийхдээ мюсли идэж байгаа. За өглөөний цайны талаар та бүхэн тусдаа бичлэг хийж оруулъя. Тэгээд удахгүй айхиоргоос витаминуудаа захиалчихсан удахгүй ирнэ. Ирэхээр нь бас та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол өдөрт 3 удаа хооллож байгаа. Тогтмол нэг хийдгийг бас өсөхгүй байгаа. Харин би та бүхэнтэй хамгийн сүүлд авсан худалдаа авалтуудын талаар хуваалцъя гэж бодож байна. Саяхан нэг шопинг хийсэн байгаа. Тэгээд ямар хувцас авсан талаар та бүхэнтэйгээ одоо хуваалцж амжаагүй байсан. Ерөнхийдөө сүүлийн үед авсан хувцсууд бол дандаа нэг размер том байгаа. XS хүмүүстэй байсан бол M, XS хүмүүстэй байсан бол S авсан байгаа тийм. Western гэдэг дэлгүүрээс хямдрал болсон багтана. Ийм гоё даавн цамц авсан. Даавн гэхээсээ илүү леон гэсэн материал байгаа юм. Оросд леон гэсэн материалтай хувцас маш хүмүүсдэг. Нэг юм жоохон хүрчилгээд байдаг болохоос түүнээс зунд аягүй гоё сэрүүхэн хэрнээ нар нэвтрүүлдэг үү те. Тэгээд дээрэс нь аягүй гоё хөнгөн бие твтэйхэн хамгийн гол нь натурал материал байгаа. Энэ цамц 2000 хэдэн зүүр гэж байгаа 70% хямдраад хэд болсон байна? 790 сөрөг болсон багт ингээ авсан. Тэгээд дахиад өөртөө ийм 2 футбол авсан байгаа. 190 сөрөг гэхэд нэг нь футбол дандаа S хүмүүстэй байсан бол би энэ удаа M-ийг авсан. Шалтгаан нь ойлгомжтой. Дахиад нөгөө удахгүй гиз томрох учраас би нэг амар жирэмсний зориултын хувцас энэ төр авч өмсөе гэж бодохгүй байна. Тийм болохоор M размерийн хувцаснууд авч агаад тэгээд дараа нь юу яач юм бодож байна. Арай жоохон том хувцаснаас авч өмсөж байгаа. Төрсний дараа ч гэсэн угаасаа шууд S размер өмсөхгүй учраас тэр болтол нэг жил хагас 2 жилийн хугацаанд бол энэ хувцаснуудыг өмсөд илээж чинь. Тийм болохоор би албаар M размер авсан байгаа. Тэгээд миний хамгийн дурлаж авсан зүйл гэвэл энэ юбг мэдээж харахад өнгөн жоохон тиймэрхүү харагдаж байгаа. Тоосгүй юм шиг өнгөтэй. Гэхдээ өмсөд явхад аюу бие твтэйхэн энэ бас леон гэсэн материал байгаа. Яг тэр цагаан цамцтай адилхан бас хямдраад 704 болсон байсан. Натурал даавн материал. Зарим хүмүүс ийм материал аюу хүмүүстэй 100 бие твтэйхэн байдаг гэд. Тэгээд ийм товчнуудтай хамгийн гол нь эндээ ийм эрзэнтэй одоо жоохон гиз томроод ирэхээр би жоохон дээш нь бэлхүүснээсээ жоохон дээшлүүлээд өмсчин. Тэнгүүд энэ эрзэн нь сунаад яг таарна. Уг нэг айгуу гоё ногоо юу бог байсан. Бүстэй. Тэрийн намайг мессенжер дээр санал явуулахад тэрийн ав гэд хүмүүс айгуух тэгжсэн. Тэгээд би болохоор удахгүйгээс товчилж болохгүй бүсэлж болохгүй учраас болчих учраас
Энэ үдгийг сонгож авсан байгаа. Тэгээд миний авсан бас нэг миний бодлоор маш хэрэгтэй чухал гэж үзэж байгаа зүйл бол энэ цамц хүүдийг малгайтай. Гэхдээ бүр өвдөгнөөс доошоо болж надад таарж байгаа. Энэ болохоор S размер, эмч биш энэ бол яг S размер. Хамгийн бага размер нь. Тэгээд гараараа бол арай жоохон урд, энэ хэсгүүдээрээ бол яг таарж байгаа. Одоо гиз жоохон томроод ирэхээр энэ цамцын өмсчүүлнийх мэдэгдэхгүй, дээрээс нь би твтэйхэн. Тэгээд дулаахан дотроо ийм гоё. Дулаахан дотрaalтай намар өмсгöd бол яг бол би энэ цамцыг намар өвөл гадуур усны дотор өмсгөж авсан. Хамгийн гол нь дулаахан би твтэйхэн л ойлдуурч одоо нэг чирэмсэн байхад нэг хүчрүү гангалж мангалаад яваадах нь цаашаа. Ийм их юм авсан байгаа. Тэгээд өөртөө болохоор нүдний шил авъя гэдээ би аль дээр үед бодчихсон байсан. Тэгээд өнөөдөр өчигдөр нэг юм нүдний шил авсан. За энэ шилний талаар би Facebook-т нэгэн дэлгэрэнгүй стори хийсэн байгаа. Үзсэн хүмүүс үзсэн баг. Dario гэж зурагтаал брендийн шил. Mass market гэхээр люкс биш те. Люксийн дараа medium market, mass market гэдэг. Zara, H&M бид нарыг бүгдийг mass market гэдэг. Яг тэрэн шиг юм шилний mass market үйлдвэр байгаа. Тэгээд надад айгүй дажгүй гоё зөхиод байгаа. Нилийн дурлаж авсан. Нэг амар үнэтэй биш. За, иймэрхүү юмнууд авсан байдгийг. Өдөр оройн хоолнд хамт иймэрхүү хоол хийж чинь. За энэ болохоор хаш хүмүүс хашиг бэлдэж чаддаггүй учраас идэж чаддаггүй муухай амттай гэдэг. Гашуун гэдэг. Хашиг бэлдэж сурах хэрэгтэй. Хаш сармис хоёр маш сайн найзалдаг. Тийм учраас болж үйл нилээх сармис бисээ 3 том хумс сармис хийсэн байгаа. Тал сонгон хийсэн байгаа. Тэгээд хар перец. Тэгээд ийм ход амтлагч хийсэн байгаа. Баг зэргийн болохоор улаанчин жуу, гонд, паприка гэдэг янз бүрийн амтлагчны ийм хойлц байгаа. Надад байхгүй бол зүгээр улаан перец хийж болно баг зэрэг. Хэрвээ юудаг бол халууныгоо ижлэг бол тэгээд одоо энийг би тухайд хийж чинь. Тухайд маш сайн халааж аваад 200 градус дээр тавиараа. Бараг 40 минут тавих байх. Нэг иймэрхүү юм болж байна. Үнэн тасархаа. Одоо би дээрээс нь сэр нэмэх чинь. Сэрээ ингэж өөрүүлээд тэгээд зүгээр тараагаал тавьчих. Сэр тарааж тавьсны дараа өсрээд 5-7 минут болоод сэрээ бүр хатаагаад улайлахгүй шүү. Гоё пиццаны сэр шиг буцлаад ирэхээр нь гарах чинь за. Тэгэл болоо. Яа хүүхдүүдтэй хоол идэх чинь цагаан загас 200 г, 300 г жиж магадгүй. Сая миний хийсэн хаш сэртэй. Тэгээд баг зэрэг будаа. Яг одоо миний идж байгаа рацион бол ерөнхийдөө иймэрхүү байгаа. Маш цэвэрхэн амин димээр баялаг, омегагаар баялаг, хаш бол витаминаар маш баялаг ногоо. Та бүхэн заавал хүнсэндээ хэрэглээрэй. Хэрвээ турах гэж байгаа, зүг бодлох гэж байгаа, зүг бодлож хөвшгөж байгаа, хөхүүл, жирэмсэн эхчүүдэд маш хэрэгтэй ногоо байгаа шүү. Также горела белая. Я сказала, да, про кофе машину. Где? Она сказала машину. Она готовится. Вот! Понемножку. Полило кофе. Ойлгочлоо. Соня, Вовка бид гурвуулаа хамтарч байгаа. Мам, а мне приготовишь? Можно мне попить чуть-чуть? Если разбавлять, Ура! А я хочу какао. Нет, на какао нет. Эта машинка работает только на капсулу. Какао
Туда нельзя есть. Вот видишь, вот такие штуки делают. Смотри, вот такие. А что, красное кофе можно сделать? Черный. Оно может любого цвета быть? Оно что, бесконечно? Өнөөдөр анх удаа эмэгтэйчүүдийн амжилт үзүүлэх гээд ирсэн байна. Харин эрт ирсэн байна. 11 цагаас цаг авсан одоо 10:30 болж байна. Тэгээ машиндаа жоохон суугаа. Та бүхэнтэй жоохон ярилцъя гэж бодлоо. 12-7 хоног болж байгаа баг. Тэгэхээр баг эхний 3 сар дуусч байгаа гэсэн үг. Азар. Дагаад хордлого ч гэсэн гайгүй дуусч байгаа шиг байна гэж бодож гин сүүлийн үед гайгүй хүн шиг байна би. Ямар ч гэсэн өнөөдөр эмэгтэйчүүдийн хэмжээсээ баахан бичгээ авна, шинжилгээний бичгнүүдээ авна. Дахиад эхот харуулах бичиг авч магадгүй. Миний биеийн байдал бол маш сайн байгаа. Жин хасныг стооцвол одоогоор 2 кг нэмсэн байх ёстой боловч би 1.5 кг нэмээд буцаагаад 1 кг гассан байгаа. Өвдөж явах хоорондоо. Тэгээ одоо юм шиг үж хэлэх нь юу ч гэсэн жингээ алдагдал байгаа гэд хэлээд үзвэл эхот харуул гэж хэлж магадгүй. Явж байсан ураг жингээ алдагдaltaгүй байх нь маш чухал. Гэхдээ гайгүй ах гэж бодож байна. Ерөнхийдөө бол гидс бол томорж байгаа нь мэдрэгдэж байгаа. Тийм болохоор би нэг санаа зовхгүй байна. Халуулсан өнөдөр. 8-7 хоногтойгоос эхлээд заавал хэмжээтэй очиж үзүүлэх хэрэгтэй. Би тэгээд залхуурж байсараад өнөөдөр 12-7 хоногтой ирж байна. Юу гэж хэлэх нь үү? Угаачаад хатаагаагүй гараад ирсэн өнөөдөр. Яагаад гэвэл фенэ шатааснаас гадна ус амар унаад байгаа учраас би үсэндээ баг гар хүрэхгүй байгаа. Хамгийн сүүлд L'Oréal Elixir гэдэг шампунь кондиционер 2 авч үзүүрийн гайгүй зөөлрүүлсэн. Ямар ч байсан жирэмсэн мөснөөс хойш ус амар унж байгаа. Цэвэрлэгийг болгонд гэрээрээ дүүрэн ус цуглуулж байгаа. Тийм болохоор үсэндээ сүүлийн үед нэг хүрэхгүй байхыг хичээж байгаа. Иймэрхүү байна. Түүнээс бол нэг амар хавгнж мавгнаа, ларс марс хуурай шаал өөр юм янз бүрийн үзэгдлүүд бол над дээр энэ удаа бол гарахгүй байна. Гайгүй байна. Хордлого их байсныг стууцах юм бол ер нь дэжгүй. Урд үрдийн жирэмслэлтийг бодох юм бол арай өөр. Өмнө нь надад тэгж амар хордлого өгж байгаагүй. Гэхдээ жирэмслэлт болгон өөр байдаг. Заавал эхний хүүхдийн юм байсан гэдэг дараагийн хүүхдийн байх хэсгүй. Тийм болохоор жирэмслэлт болгон өөр өөрийн онцлогтой байдаг. Өөр өөрийн одоо тий нэг хүүхдээр хордлого өгсөн бол нөгөө хүүхдээр хордлого өгөхгүй, нэг хүүхдээр арьс хураасан бол нөгөө хүүхдээр арьс хураашгүй юм уурхай тохиолдлууд байдаг. Бас наснаас хамаардаг байх гэж бодож байна. Би 24-т жирэмсэн 34-т жирэмсэн хоёр ялгаа байх гэж бодож байна ямар ч байсан. Тэгээд ямархуу ялгаанууд гарах нь дараа нь та бүхэнтэй бас хуваалцна. Өнөөдөр өглөөний цайгаа уугаагүй гарсан хүний өглөөний цай 12 цагт иймэрхүү. Өглөөний цай 10 цагаас өмнө ууж чадахгүй дотормох өргөд 10 цагаас хойш би гэрээсээ гарсан байгаа. Тэгээд гадаа иймэрхүү байна. Өнөөдөр бороотой. Дээрээс нь би органик масл авсан bio oil гэдэг. Хэрвээ ихээр бол хараарай 200 мл. Ийм. Хэрвээ та бүхэн ихээр бас бүтээгдэхүүн захиалж авъя бол надад 5% хямдралын промокод байгаа. Шилж болно. Сонирхсан хүмүүст нь би өгье. Мессенжерээр асуугаарай. Skin care oil гэдэг. Энэ болохоор гидсний язрал зөвхөн гисчус гидээс хөг зүг гуй одоо бүх хэсгээр түрхэж болдог юм масл. Төрөх бүр дөхөөд ирэхээр урагдлалт байхгүй. Урагдлалгүй төрөхийн тулд те одоо массаж хийдэг хүртэл юм масл байгаа. Массаж хийж хүртэл болдог юм. Stretch Marks гэсэн нэртэй тонорхороод орой 200 мл надад ямар ч байсан 2 сар болох байх гэж бодож байна. 2 сарын дараа дахиад захиалж авна. За энэ витамин болохоор ямар ч та юм гэхээр энэ болохоор мультивитамин өмнөх
жирэмслэлтүүд дээр ямар хэцүү үгүй. Өмнөх жирэмслэлтүүд дээр би энэ витаминыг байнга хэрэглэдэг байсан. Rainbow гэдэг компани Perinatal гэдэг зориултын жирэмсний мультивитамин сертификаттай. Тэгээд эндээ бүх өдрийн нормууд нь бичсэн байж байгаа. Өдөрт хэдэн ширхэг, хэдэн граммыг яаж уух вэ гэд 3-4 ширхэгийг уун. Өглөөний цайн дээр 2 ширхэг, өдрийн хоолндор 1 ширхэг ч юм уу. Орой уулууж болохгүй. Яг бол орой витамин уувал шинжэнгөө хотоодонд маш хүн дээр нөлөөлнө. Дотроо ийм капсулын юм байна. Өмнө нь болохоор надад бүр хатуу тийм таблет хэлбэртэй байдаг байсан. Энэ удаа ийм капсулыг явуулсан байна. Ийм нэг нь 2000 рубль гэж хэлсэн баха 90 ширхэгтэй. 90 ширхэгтэй авсан санагдаж байна. 2 сар л болох бах. Тэгээд энэ бас 2000 рубль гэхэд нийлүүлээд би 4000 рубль төлсөн. Гэхдээ аяагагүй. Хүргэлт өнгөө. Хүргэлтэнд бол мөнгө төлөөгүй. 7 хоноод ирсэн байгаа. Тэгээд 2 сарын дараа дахиад энэ хоёрыг захиалж авах. Эсвэл витаминаас сулж магадгүй би. Ямар ч байсан энэ тосыг бол маш сайн тос гэж нэлээд уншиж байсан. Болохоор авсан. Тэгээд ямар ч байсан түрхээд үзье. Өмнөх жирэмслэлтүүд дээр минийх язралт юусоо гарч байгаагүй. Энэ удаа гарахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ язралт үүсэхгүй бай гэх юм бол 2 сартаагаас 3 сартаагаас эхлээл юусоо дан өглөө оройгүй масл түрхэх хэрэгтэй. Түрхэж болох бүх газруудаар тэгжиж язралтгүй түрэх бүрэн боломжтой. Тэгээд блогоо үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн блогороо түн өдөргүй иргэд уулзцай 7 хоногт ямар ч байсан нэг блог оруулсан гэдэг би төлөвлөж гисэн байгаа. Тэгээд юу ч гэсэн юу болох нь 9 сарын 1-ээс эхлээ хичээл ороод ирэхээр миний амьдрал ингээд буцалждаг. Тийм болохоор яг 9 сарын эхний үеэр ганц нэг блог болгоалдагдчих магадгүй. Түүнээс бол 7 хоног болгоо орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд та бүхний сэтгэл бичсэнд маш их баярлалаа. Лайк дарсанд маш их баярлалаа.